Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хост дэлгэнээр хүрч байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү гүз Innovation, за мөн ханиадны шинж тэмдгийг дарах Travelio дэмжиж ажиллаж байна. За студид Цэнгэл баяр. Ямар муухай. Дахиад эхлэхэд нэг л анхаарал төвлөрөхгүй энэ өөрийнхөө нэрийг төрүүлж хэлж мэлээ. Шууд үргэлжилж яа. Студид энх бат. Цэнгэл баяр бэлэн боллоо. Баярлалаа. За өдрийн цэнгэлээ. За Hugh Jackman гэдэг энэ жүжигчин маань 1968 онд Австрали улсын Сидней хотод мэндэлсэн юм байна. За түүний эцэг эх нь англи грек гаралтай хүмүүс. За Англид амьдарч байгаад 1967 онд буюу Hugh төрхөөс 1 жилийн өмнө Австрали улсаас зарласан 10 pound palms гэдэг хөтөлбөрийн хүрээнд Австрали руу ирж суурьшсан байна. Энэ 10 pounds palms гэдэг нь болохоор дэлхийн 2 дугаар дайны дараа Австрали улсаас гаргасан юм хөтөлбөр байхгүй. Өөрийнхөө улсын иргэдийг нэмэх зорилттой гэх юм уу. Тэгээд бас хөнгөлтийн төр үзүүлдэг гаднаас ирсэн цагаачдаг гэх юм уу тийм. Энэ хөтөлбөрийн өрөөнд Австралид ирсэн хүмүүс байгаа юм. За Hugh айлын 5 дахь хүүхэд гинэ. За тэрээр 6 настай байхдаа л анх тайзан дээр гарч үзсэн. Анхны тоглолтондоо гараад маш их айж байсан боловч хүмүүс түүний тоглолтыг хараад инээлтэхэд нь тэр бүх айдас нь сарин үгүй болсон гэдэг. Ингээд л тайдсны урлагт дурлах болсон баг. Гэтэл 8 настай байхад нь аав ээж нь салаад ээж нь англи руугаа буцчихж. За ингээд 5 хүүхдээ салгаж аваад Hugh харин аавтайгаа 2 ахтайгаа Австралид үлдсэн юм байна. Эцэг эхийн салт нь мэдээж Hugh-д маш хүн дээр туссан баг. Ээжтэй маш их уурлаад өөрийгөө орхигдсон гэдэг бодол байнга дагаж явах болсон. За харин 5 жилийн дараа аав нь ээжийг нь авчрахаар гэр бүлээ буцааж элэг бүтэн болохоор Англиг зорьсон баг. Ингээд 3-7 хоноод ирнэ гэсэн аав нь 5 хоногийн дараа эргээд ирдэг. Ийм эрт эргээд ирэхэд нь ээж нь буцаад ирэхгүй маа гэдгийг Hugh ойлгосон гэдэг. Ээж нь тэнд аль хэдийн дахиж гэрлээд хүүхэдтэй болцсон байсан. За энэ мэдээд манай Hugh бүр хүн дээр тусаад сүүлдээ бүр сэтгэлийн шарахтай болоод сэтгэл зүйчдэр очдог болсон баг. Ээжтэй олон жил гомдож явсны эцэст сэтгэл зүйчин зөвлөснөөр ээжтэйг нэг удаа уцаар ирсэн гэнэ. Мэдээж сэтгэл зүйч бол хамгийн түрүүнд л зөвлөж байгаа шүү дээ. Уцаар яриа гэдэг. Тэгтэн Hugh бол зөвшөөрөхгүй байсан баг. Ингээд олон гуйлгуулсны эцэст гэх юм уу ээжтэйгээ ярьсан. За энэ ярилцлага түүний сэтгэлийг маш хөнгөвчлсөн гэнэ. Ээжтэйгээ ярьсны дараа сэтгэл нь хөнгөрөөд ээжийг маш их ойлгодог болсон гэж. Яагаад аавыг минь хайж явсан болоо гэдгийг маш сайн ойлгосон. Тэгж нас явахын хэрээр ээжигээ бүр л илүү их ойлгодог болсон гэдэг. Тэгэхээр бас нэг шалтгаан байдаг бах. Тэр нь бол би нэг хайсан ч хүү, олцсон ч хүү. За хэдий ээж нь байхгүй ч гэсэн Hugh аав ах нартайгаа их дотн байдаг. Тэднийх их хөвгөлтэй гэр бүл байсан юм байна. Гэр бүлэрээ кино их үздэг. Тэгээд ах トゥ нар нь бие биенээрээ их тоглоомд тохуу хийдэг. Гэхдээ тийм муухай биш. Тийм хөөрхөн хөвгөлтэй байдлаар тийм гэр бүл байж. Тэгээ бага насны дурсамж гэхээр л ээжийн нэс тооцвол их тийм хөвгөлтэй л инээдэл санагддаг гинэ. Тэгэхээр тийм гэр бүл үнэхээр гоё байдаг тийм ээ. За харин аавынхын хувьд их зарчимч шулуун хүн байж. Тэрээр хүүхдүүдэд хичээл номоо хийхийг их шаарддаг. Мэдлэг боловсрал бол хамгийн чухал зүйл гэж сургадаг байсан юм байна. Хэрвээ сайн боловсрч чадвал бүх асуудлаас ангижирч чадна гэж хүүхдүүдэд сургадаг байж. За мөн хийж буй зүйлдээ бүх зүйлээ зориулаад дурлаж хийх хэрэгтэй гэж хэлдэг байсан гинэ. За Hugh маань бага наснасаа л гадаад ертөнцид татагдж эхэлсэн ба. Гэртээ тогтох нь их ховор. Юм л бол гадаад тоглодог, далайн эргээр гүйжээдэг. Тэгээд ангийнхантайгаа хамт Австралиг хөндлөн гулд аялж явдаг. Тэгээд тэрэндээ маш их дуртай ийм хүүхэд байж. Гэртээ байх юм бол харин атлас барьж аваал тэгээд амьдарч байгаа дэлхийг судлаад суучдаг. Тэгээд энэ дэлхийн бүх газар очиж үзхийг маш их хүсдэг тийм хүүхэд байж. Тэгээд ингэж бодсон баг. Би ерөөсөө онгоцны тоогооч болно. Хэрэг би онгоцоор явах юм бол дэлхийг бүгдийг үзэж чадна. За дээрэс нь тоогооч юм чинь хизээч үлсэхгүй гэж боддог байсан баг. Хүүхдээ нэг хөөрхөн гинэн мөрөдөл байсан баг тийм ээ. Гэхдээ тоогооч болохоос илүү жүжигчин болох хүсэл нас явах тусам давмгаалж ирсэн. Тэрээр том болох тусам жүжиглэх их дуртай болоод сургуулийн тоглолтуудад бүгдэнд нь алгасалгүй оролцдог болсон баг. Мөн спортод маш их авьяастай. Регби, крикет тоглодог. За өндөр
өндөрийн үсрэлтийн тамирчин болоод усанд ч бас сайн сэлдэг. Тэгээ саксыг бүр шаггүй тоглодог гэнэ. Бүр бүх төрлийн авьяастай ийм хөхт гэж. За хичээлдээ ч гэсэн муугүй онц сурлагтан байгаад сурагч цэргүүдийн ахлагч байсан юм байна. За Хью маань ер нь ангитаа дээрлэхүүлж ганцаардна гэсэн зовлон үзээгүй өсч. Ер нь тэрээр эсэргээр ангийн хамгийн алдартай хөхт байсан болов уу гэж харж байгаа сургуулийн. За ахлах сургуулаа төгсөөд шууд коллежид орсонгүй. 1 жилийн завсарлага аваад ингээд аялахаар шийдсэн. Ингээд Англид очиод тэндээ нэг сургуулийн туслах багшаар ажилд орсон. Ер нь биеийн тамирын багш гэсэн үг юм л. За. Хүүхдүүдэд биеийн тамирын хичээл ордог. За спортын багийг дасгалжуулдаг. За мөн жүжиглэлтийн хичээл ч гэсэн ордог. Хамгийн хачирхалтай нь тэрээр бас англи хэл заадаг байсан баг. Түүний сурагч хүүхдүүд нь өөрөөс нь хэдхэн насаар дүү англи хүүгүүд байгаа шүү дээ. Тэгсэн чинь Австралиас ирсэн нэг нөхөр англи хүүхдүүдэд англи хэл зааж ирсэн баг. За ингээд жүжиглэх дуртай хүүхд маань энэ үед ер нь жүжиглэхээс нэлээд хөндөрсөн юм билээ. Хэдэн сар багшлсныг тооцвол жүжиглэж ер нь одоо гаваагүй гинэ. За түүнийг дараагаар ажиллаж байсан нэг хүн дараа нь ингэж дурссан байдаг. Хью үнэхээр нээлттэй, нийтэж сайхан хүү байсан. Хэрв тэр багшаар үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн бол хамгийн сайн багш байх байсан байлаа гэж дурсдаг. За Англид 1 жил болсны дараа буцаад Австрали руу очиод тэнцэнээс Сиднейн технологийн их сургуульд сэтгүүлч ангид эсэж ордог. Энэ ангийг төгсөх юм бол тэрээр чөлөөт сэтгүүлчээр ажиллах боломжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхийгээр хэрэн тэнж халуун цэгүүдэд ажиллана. За мөн шууган тариад байгаа хүмүүсээс ярилцлага авдаг ийм сэтгүүлч болох боломжтой. Уг нь их сонирхолтой мэргэжил байсан юм. Өөрийнх нь нөгөө мөрөдлөр бас төхөөд тий энэ тэрүүгээр аялах. Яг тийм. За харин их сургуулийн сүүлийн жилээ суралцаад төгсөхөд хэдхэн кредит дутсан гинэ. Ингээд энэ хэдхэн кредитээ яаж нөхөх үү гэж бодож хагаад за энэ амар хялбар аргаар нөхийгээд жүжигчний ангид одоо хичээл авсан юм. Тэгсэн чинь багш нь түүнийг нэг жүжигийн гол дүрд тавьчихдаг. Тэг Хью гойдог байхгүй. Би ингээд түр кредит авах гэж байгаа маа. Би ингээд гол дүрмөр тогломооргүй байна гэсэн чинь багш нь одоо ямар ч арга байхгүй. Чи ингээд гол дүртэн тоглоно гэд тэгээ тоглолдог байхгүй. За ингээд жүжигийн бэлтгэл хийж эхлэхэд л Хьюд энэ бүхэн маш сайхан санагдчих эхэлсэн гэнэ. За багасаа жүжиглэх дуртай байсны дээр яг ингээд бэлтгэл хийгээд эхэлсэн чинь яг л бүр нэг тэрэгний дуунуудаа олцсон мэт санагдчих эхэлсэн гэнэ. Тайзан дээр гарахтаа тэр үнэхээр аз жаргалтай байсан баг. Ингээд их сургуулийн өмнөх 3 жил нь ийм аз жаргалыг мэдрээгүй. Одоо бүр тийм халуун дулаан уур амьсгалыг мэдэрч эхэлсэн баг. Ингээд энэ цагаас хойш сургуулийн хөтөлбөрөөс гадна өөр нэг жижиг театрт бас туслах жүжигчнээр орж тоглож эхэлсэн. Энэ бол зөвхөн хоббигоор л тоглож байгаа. Ингээд сургуулаа төгссөн. За ингээд эзэмшсэн мэрэгчлэрээ сэтгүүлчээр ажиллах ямар ч сонирхол байгаагүй. Харин жүжигчнээр ажиллавал өөрт нь их гоё юм байна гэдгийг аль хэдийн мэдсэн баг. Ер нь тэгэхээр яг энэ зөв. Их сургуульд орохдоо л өөрийгөө юу хүсэж байгаа вэ гэдгээ мэдчихэд орох хэрэгтэй. Мэдчихэд мэрэгчлээ сонгох хэрэгтэй. Эндээс яг харагдаж байгаа. Хью хэрэг жүжигчнэрээ суралцсан бол анханасаа өдөөд бараг дэлхийн хамгийн мундаг жүжигчин болсон байхыг бид нар мэдэхгүй шүү дээ, тийм. Тэнгүүд багасаа сэтгүүлч болсон учраас жүжигчнэр дараа нь суралцдаг байхгүй. Тэгэхээр багасаа бол одоо юу байгаа гэсэн үг. Сургалт аваагүй гэсэн үг. Тийм байна. За ингээд янз бүрийн ажил хийж эхэлж байгаа. Тэгээ тэрнийхээ хажуугаар жижиг театрт бас тоглож байгаа. Тэгээд бас сургалт сурч эхэлдэг. Зөвхөн нэг жижиг сургалтын төв марк юмд. За тэнд байгаа хүмүүс өөрийг нь бодвол илүү чадварлаг, илүү авьяастай мэт харагдчихсэн. Тэгээд бас өөрийг нь тоглолтыг шөмжилдэг, гоочилдог байсан гинэ. Хью харин энэ бүхэнд бууж өгөөгүй. Харин ч эндээс маш их зүйл сурсан гэдэг. Тэр бүхэн өөрийг нь хурцлаад дүр бүрдээ маш хариуцлагатайгаар бэлдэх тэр зан чанарыг суулгаж өгсөн баг. Энэ бүр аюу гой чанар байгааз. Хүмүүс намайг шүүмжлээд байна гэд тэр болсонгүй. Харин ч би илүү их хичээх хэрэгтэй байна. Илүү суралцах хэрэгтэй байна гэдгийг ойлгосон гэхээр. Харин тийм. Бууж өгнө гэдгийг харин ч нэг мэдгүй хүн байгаа юм. За энэ суралцахын хажуугаар Хью маань ресторанд зөөгч, за мөн бензин түгээгчээр ажиллаж байгаад нэгэн жинд менежерээр ажилд орсон гинэ. Түүний би одоо ямар өөг төгс билээ те тийм ээ. Оо тийм. Яг бүр гайхамшигтай биетэй шүү дээ. За тэгвэл Хью Джекман маань энэ жимд ажиллаж байхдаа төмөр өрөөж буй хүмүүсийг хараад өөрөө нэг ч удаа бэлтгэл хийдэггүй байсан гэнэ.
харин ч эдгээр хүмүүсийг галзуу амьтад гэж боддог байж. Жими ажилчид одоо манай Хьюгийн сайн найз нь болсон тэр хүн манай хүнийг хараад дахин хөлт гэж очилдог байж. Маш турхаа хөвгт байсан. Гэтэ хэдий турхаа ч гэсэн их царайлаг, давгүй залуу байсан учраас Жимдээ олон жимхтэйчүүдийг татж чаддаг байж. Гэтэл тэр нэг өдөр эдний Жимд нь Ани Сэмлер гэх нэртэй нэг эмэгтэй орж ирсэн байна. Энэ хүн бол Оскарын шагналд нэг зураглаачийн эхнэр юм байна. Ани манай залууг хэдэн хором ажиллаж байснаа түүн дээр ирээд ингэж хэлдэг. Чи том удахгүй том од болно. Битгий санаа зов. Надад итэг. Би бол цагаан шулан байгаа юм гэж хэлсэн баг. Хьюч энэ үгний дараа нөгөө эмэгтэйгээс жоохон жиргсэн гэдэг. Тэгсэн чинь энэ шулмын хараал маргаашнаас нь л үйлчилж эхэлдэг. Маргааш нь л Хью нэгэн агенттай танилцаад түүнтэй гэрээ хийж чадна. За мөн Western Australian Academy гэдэг сургуульд өргөдлөө өгөөд мөн л тэнцэж чаддаг. Төд бодлого нөгөө агент нь манай хүнд Австралийн хамгийн алдартай Neighbours гэдэг телевизийн цувралд 2 жилийн гэрээ болж өгдөг байхгүй. Энэ шоунаас Австралийн олон жодууд төрж гарсан. Kylie Minogue, за Hemsworth-ийн ах дүүс, Russell Crowe буюу манай Gladiator энэ бүгдээр энэ шоугаар дамжсан байхгүй. Тэгэхээр энэ хизээж алдаж болохгүй алтан боломжийг нөгөө агент нь Хьюд гаргаж өгч байгаа. Ингээд Хью Жакман маань Австралийн хамгийн том ТV шоунаас татгалзаад нөгөө сургуульдаа суралцгаар болдог. Үгүй тийм юм бэ. За амар гоё боломжуудыг нэг харсан байжсэн чинь юу болчихоо. Хамтран ажиллагч айлхав. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиа томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдах трафлио дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр за танд одоо яг нэг юм улирал солигдож байгаа заагийн үед хүний нөгөө дархлаа ундаг. Дээрээс нь одоо бид бас баяр дулаарж байгаа энэ мөчүүдэд бас нэлээд нэмгэрдгээс ч болдгоо энэ ханиа томоо ихсдэг. За толгоо өвдөх, хоолоо өвдөх, нус гоожих, халуурах, найдах, бие арзах иймэрхүү мэдрэмжүүд төрвөл та ерөөсөө эхний шинж тэмдгийг маш хурдан дарж болно. Баг дээр нь дарчвал ерөөсөө янз бүрийн айхтар энэ тараа хэрэггүй болно шүү дээ. Тэгэхээр та трафлиол уучаарай. За трафлио уугаад амтны хувьд ч гэсэн муухай биш шүү дээ. Тэ лимонтой, колотой янз бүр байдаг. За бүх хэмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Трафлиг ер нь гэрте аваад тавьсан байхад бид нэр цаста би арцганаа тайна гэж уухад нам болдог. Манайх ер нь хэлүүлдэг мэддэг тийм. Яг үнэ. Би арцган жахад эмийн сан гарах юм бол бүр л арцгана шүү дээ тийм. Тийм гэрте. Бэлэн бай. Хүргээд авч болж чинь. Оо тийм шүү. Айгуу гоё энэ H point цэг юмнээс захиалаад үнгөө хөргүүлээд авна. Одоо ер нь бид нэг юм хүргэж хүргэлтээр авдаг нэг ийм соёлд жоохон суралцчихлаа тий. Тэгээ айгүй амар тийм учраас манайхан трафлиг бол ерөөсөө баг дээр нь дараад үрстэ уугаад нэг дархлагаас сэргээгээд халуун юм уугаад за ингээд шинж тэмдгээд арчиж болно шүү. За баярлалаа. За Хью Жакман маань хэдий олон жил суралцсан ч гэсэн дахин суралцах шаардлагатай гэж үзсэн учраас энэ сонголтыг хийж байгаа. Одоо тэрээр 22 настай. Энэ сургуультай дахиад 3 жил суралцах ёстой юм. Энэ сонголтыг хийсэн нь бас аавынх нь хүмүүжил харагдаж байгаа. Аав нь боловсрол хамгийн чухлаа гэж хэлсэн шүү дээ. Яг тийм юм биш үү? Одоо 22 настай залуу яаж юм амир бөөртэй шийдвэр гаргах юм бол. Харин тийм. Аав нь боловсралтай хүн бүгдийг давж чадна гэж сургасан учраас тэрээр өөрийгөө бас их голонгоо байсан юм шиг байна. Энэ бас их гой чанар шүү тийм ээ. Өөрийгөө голно гэдэг. Тэгэхгүй юуны тухайд хүрээгүй орой дээр гараа суучих гэдэг хүмүүс байдаг шүү. Их хүчтэй унаад л байдаг шүү. За энэ сургуульд ороод өөрийгөө хөгжүүлэх талаар өөрийгөө жүжиглэх талаар юу ч мэдгүй гэдгээ ухаарсан гэдэг. Эндхийн хичээлийн хөтөлбөр их шахуу бас ачаал маш их. Гэхдээ Хью хизээж гомдлож байгаагүй. Харин ч маш их хөдөлмөрлж байсан. Драмын ангиас гадна бүжгийн хичээл үздэг. Алиалагч ангид ч бас сурж байсан гэнэ. Тэрээр сургуулийнхаа хамгийн шилдэг нь болж чадсан. Түүний хоч бол бүхнийг асаах товчлуур гэж орчуулах юм болов. Одоо тийм дуутахтай үг юм лээ. Тэрээр сургуультай маш онцгой байр суурьтай байж сургуулийн гоц сурагчтай нэг болсон. Зөвхөн өөрийнхөө анги юм биш. Ер нь сургуулийн тэр түүхийн хэмжээнд гэж. Тэгэхээр маш вестэй байсан байна. Харин энэ академи төгсөх шалгалтаа дөнгөж өгчгöd ангиас гарч ирэхэд нь түнд нэг дуудлага ирсэн. Энэ болохоор Корели гэдэг нэртэй жижиг сурвалд тоглооч гэдэг орлого. Ингээд шууд ажилдаа золгож байгаа нь энэ. Хью өөрөө энэ талаараа хошгинж ярьдаг гинэ. Би яг үндсэндээ 13 секунд л ажилгүй гэж үзсэн хөн гэж. Төгсөөлөө. Тэ төгсөө шууд ажилд. За хичээлдээ шамдан сурч чадвал амжилт шууд ирдэг байх нэ. Тэгэхээр хичээлээ маш сайн хийх хэрэгтэй гэдгийг Хью бидэнд тодор харууллаа. Тийм байна.
За Хью Жакманы тоглосон анхны дүр нь сэтгэл зүйчтэйгээ учир ургуулж байгаа шоронгийн хоригдлын дүр байсан. За 10 ангитай энэ цуврал нэг л урилдэрэл гараад тэгээд ер нь цуцлагдсан дууссан юм. Нэг их амжилттай болоогүй боловч Хью Жакманы амьдралд маш чухал үйл явдал энэ шоу маань авчирдаг. Нөгөө учир ургуулдаг сэтгэл зүйчийн дүрд нь Deborah Lee Furness гэдэг нэртэй бүсгүй тоглож байж. Тэгсэн Хью Жакман тэр бүсгүйд гүтлээд оролцсон гэнэ. Тэрээр анх энэ бүсгүйд татагдж байгаадаа өөрөөсөө жоо эмээгээд исэн гэнэ. За миний анхны ажил байдаг. Тэгсэн чинь энэ цувралын одод оролцдог. Ингэж болохгүй сэтгэлээ татъя гэж бодсон юм шиг. Тэгээд бүр Deborah-тай юм ярихгүй 7 хоног болсон гэнэ. Тэг чи нөгөө бүсгүй их гайхаад би одоо энэ Хьюг уурлуулсан юм бах та гэд. Тэгээд нэг оройн хоолны үеэр Хьюгээс асуусан гэнэ. Чи яасан юу болсон би чам уурлуулсан юм уу гэсэн чинь Хью тэнд үнэн хэлсэн баг. Би танд дурлчаад байна гэд. Өөрөөс нь хэд ихчлээ ч бас жоо ихч байгаа. Гэтэл Deborah ч гэсэн манай хүнд татагдаадсан баг. Ямар гоё. Ийхүү Хью Жакман анхны ажил дээрээ их нэртэйгээ танилцсан баг. Эхнэр нь болсон юм бүр. Энэ бол 1995 он баг. За ингээд би үүндээ хараа хэлчихснээс хойш тэд үерхэж эхлээд харилцаа нь баг багаар гүнзгийрч эхэлж байгаа. Хью Жакман бүр шийтсэн байсан бол Deborah харин энэ харилцаанаас жоохон зүгтах тийм хандлагатай байсан гинэ. Учир нь тэрээр жүжигчэнтэй гэрлэнэ гэж боддоггүй. Дээрээс нь Хью Жакман өөрөөс нь хэдэн насаар дүү учраас асуудал гарч магадгүй гэд Хьюгээс ер нь салъя гэж бодоод өөртөө ч хэлсэн юм байна. Гэтэл Хью Жакман зөвшөөрөөгүй. Харин ч үерхэд 4 сарын дараа түнд гэрлэх санал тавьдаг. Ийхүүтэд 1996 онд хормоо хийж та гэд гэр бүл болчих. Хью Жакман ингэж хэлдэг. Deborah бол миний амьдралд тохиосон хамгийн сайхан зүйл. За эхний ажлаасаа хойш Хью нэг хэсэгтэй олигтой ажил хийж чадсангүй. Телевизийн жижиг дүрүүдэд л тоглож байсан. За харин тайзны хөгжимд жүжигт нэлээд тоглосон. Австрал даяар тоглолт хийгээд хөндлөн гуулт явдаг болсон баг. За түүний анхны тайзны дүр нь Beauty and the Beast-ийн Gaston-ы дүр байсан. За Хью Жакман маань төгөлдөр хуур, гитар, хийл хөгжмөр чадамгаа тоглодог. Энэ нь энэ тоглолтод шалгарах тэр боломжийг олгосон юм байна. Гэтэл энэ тоглолтод оролцсноороо өөрийгөө маш сайн дуучин гэдгээ олж мэдсэн байдаг. Анх нь энэ дүрийг авахдаа дуулж чадахгүй гэдгийг өгн хэлсэн юм байна. Тэгсэн чинь тоглолтын продюсеруудад Хьюгийн жүжиглэлт маш их таалагдаад за ямар ч байсан энэ залууг сонгоё. Тэг гэрээ хийн. Тэг гэрэн дээр юу гэж тусах вэ гэхээр 7 хоног болгон дууны хичээл зоон шүү гэдэг. Ийм залттай юм. Тэгээд дууны хичээл цугаад задагч маш сайн дуулдаг гэдгээ анх удаа мэдчихэж байгаа байхгүй. За түүний хоёр дахь энэ ажил нь мөн л түүний амьдралыг тэр чигтэнд өөрчилсөн. За тайзан дээр дуулж бүжиглэх түүнд бүр үнэхээр их таалагдсан. Бүр маш их таалагдсан. За маш их бэлдэж бүр бүх зүрх сэтгэлээрээ тоглодог байсан. Гэтэл нэг өдөр баларсан юм болоод тайзан дээр гарахаас өмнө эмчийн зааврын дагуу маш их ус уучиж гэнэ. Тэгээд тэр чинь за байж байгаа би бийцчихэд ирээ гэж явж болохгүй шүү дээ. Жүжиг нэг нь тэгэхээр одоо нэг тайзан дээр гарсан. Тэгсэн чинь нөө Беллиг ингээ өргөдөм байнал та Gaston. Тэгсэн чинь зарим нэг сулрах ёсгүй болчихно суларчиж гэнэ. Яна за юу гэсэн үг юм бэ? Би бодож байна. Одоо нөгөө юу үздэй амар догшин хэрцгий нэг юм Gaston тийм Gaston ч нөгөө дурлцдаг штэ Беллиг тий. Тэр залуугийн дөршөд. Тэгэд өргөсөн чинь зарим нэг хэсгийн болчин сулраад тэгээ тайзан дээр шийдсэн юм байна. Гэхдээ аз болж үнийг хэн ч анзаараагүй. Буруу харсан юм шиг. Гэхдээ хэдийн юм да осол болсон ч гэсэн Хью Жакман маань тоглолтоо ямар ч гэсэн дуусгах чадчих мэрэгжлэн байдаг. За хүн л анзаараагүй яамаа нэрэ. Үгүй нэрэ. За хүн харсан бол бид нар өнөөдөр Хью Жакман гэж мэдэхгүй ч болох байхгүй. Тэгэхдээ энэ сэтгэл зүйн ямар лаг юм бэ? Өөрөө тийм амар контрол алдснаасаа болоод тэр жүжиг тэр чигээрээ бодоолж болно шүү дээ. Яг тийм. За ингээд энэ цагаас хойш Хью Жакман өөртөө нэг дүрм тогтоосон нь тайзан дээр гарахаас 5 минутын өмнө заавал ариун цэврээр орох хэрэгтэй гэдэг ийм дүрм баталж өөрөөр хэсэг зорсон байна. За бид одоо түүнийг маш мундаг тайзны уран бүтээлч гэдгийг мэднэ. Тэр хүндээ маш их дуртай, ер нь хайртай. Түүний чадвар дэлгэцэн гэхээсээ илүү тайзан дээр илүү тодорч харагддаг. Тэгвэл энэ чадвараа Gaston-ы дүр тоглож байхдаа анх олж авсан байх нь. За Австралийн тайзан дээр овоо амжилт гаргаад өөр жүжигүүдэд тоглоод шагнал хүртэл авч чадсан байна.
Энэ үед түүнийг Trevor Nunn гэдэг нэртэй продюсер болж хараад Англид Oklahoma гэдэг нэртэй мюзикл тоглох урилга өгдөг. Oklahoma гэдэг энэ мюзикл Hugh Jackman-ыг тайзны хот болгодог. Ер нь тайзан дээр тоглодог хүмүүсийг жүжиг үздэг хүмүүс бүгдээрээ таньдаг дэлхийд даяар. Тэгэд энэ Oklahoma тоглосон чинь Hugh Jackman-ыг дэлхийд даяар баг мэддэг болсон байхгүй. Ер нь од болсон гэсэн үг. За Лондон тоглогдсон энэ мюзикл нь маш амжилттай болоод Hugh Jackman энэ дүрээрээ Английн тайзны хамгийн том шагнал болох Оливьерт нэр дэвшиж чаддаг. Тэгээ энд нэр дэвшичээд Hugh Jackman өөрөөс маш их баярлсан гэж. Би ер нь энэс цаашаа явах замгүй баг. Би юу нөргөлдөө тулчлаа гэж бодчихсон гэнэ. Бүр тэгтлээ их баярлсан баг. За энэ мюзиклийн дэлгэцний хувилбар нь Англи Америкт даяар гараад Hugh Jackman-ы нэр хүнд хойд Америкт одоо дуулдаж эхэлж байгаа. Гэтэл тун удалгүй түнд Америкаас нэгэн дуудлага ирдэг. Энэ үед 20 дугаар зуун Fox кино компани найруулагч Bryan Singer нар Marvel-ийн комик номноос сэтгүүлсэн X-Men киноны гол дүрийг хайж байдаг. Гол дүр нь мэдээж Wolverine шүү дээ, тийм. За, уг нь найруулагч маань Bryan Singer гэдэг хүн байгаа. Энэ хүн маань өөр нэг австрал жүжигчин болох Russell Crowe энэ дүрээ санал болгосон юм байна. Тэгснээр цаадах нь дөнгөж Gladiator-ын зураг авалт дуусаад байсан тул мен ч жоох ядраад байна. Харин миний оронд Hugh Jackman гэх энэ залууг тоглоулбал цохилтой гэж айлцсан баг. Ингээд Hugh Jackman анх удаа тэдний анхаарал өртөж байгаа. За нөгөө мюзиклтэй манай хүн чинь Лондон тоглоод байгаа шүү дээ, тийм. Ингээд завгүй байсан тул нөгөө кино багийн шалгаруулах багийнх нь Лондонд очиод Hugh харддаг. За тэгээд ер нь дунд дэжгүй юм байна. Хоёр дахь шалгаруулалт дууд игээд Америк руу дууддаг байхгүй. Ингээд Америк нэгдсэн улсад очиод шалгаруулалтанд очиод ер нь продюсеруудад дажгүй санагдсан гэнэ. Шууд ч сонгочоог баг. Гэхдээ студийн маань Hugh гэхээсээ илүү Dougray Scott гэдэг жүжигчнийг ер нь товолцсон байсан юм. Энэ хүн яг тохирно. Одоо энэ зураг авалтанд дуусангууд шууд манай кинонд ирээд гэрээ байгуулах хэрэгтэй гэх мэтчлэн ярьж байж л тээ. Гэтэл нөгөө хүн алга болсон. Тэг яав юу болчихоо гэ тойноос нь сураглаад хариу юу байдгүй сураг байдгүй. Тэгэхээр Австралид очиод харсан чинь нөгөө хүн Mission Impossible киноны зураг авалттай үгээрээ мотоциклийн осолд ороод юун зураг авалтанд орох мантай болцсон байсан юм. Гэтэл нөгөө нэг X-Men-ийн зураг авалт алидийн эхэлсэн байждаг. Гол дүрийн Wolverine байж байхгүй. Тэгэд яаралтай хүн болох хэрэгтэй болоод 6 сарын дараа Hugh Jackman-ыг дууддаг. Ингээд шалгаруултаас хойш 6 сарын дараа дүр авсан байна. За ингэж бидний сайн мэдэх Wolverine эзнээ болж байж. Энэ дүр бол Hugh Jackman-ыг тодорхойлж, дэлхийд таниулж, од болгосон дүр нь яхааргүй юм. Төгс зохицол гэж энэ хоёрыг хэлнэ. За өөр хүн яг энэ дүрийг бүтээж болно л та. Гэхдээ Hugh Jackman шиг байж хэзээ чадахгүй байна. Гэтэл түүний эхнэр нь анх энэ дүр тоглохыг эсэргүүцэж байсан гэдэг. Энэ чи биш ээ. Чи өөр хүн шүү дээ гэд ер нь жоохон юу гооч. Яоц гооч. За яаж эхнэрийнхээ үгийг сонсоод цаашаа хараад талах чиг байна тий. Тий. Зулж өөрөөхөө зүтгээд энэ дүрийг авсан байна. За нэг сонирхолтой юм хэлгээд. Зураг авалт дөнгөж эхлээд байтал Hugh шоронд орох шахсан. Сүүлийн шаардлагаруулалт юу болсон юм бэ? Киноны зураг авах газар болох Торонтод болсон гинэ. Торонтод очиж шалгаруулалтанд орчоод буцаад Лос Анжелес очиод юм авчаад тэгээ буцаад Канада руугаа нисэх гэсэн чинь юун дээр шалган дээр за яах ч байгаа гэсэн чинь Hugh Jackman худлаа ирчихдэг байхгүй. Яг тэгэхээр Канадад очихын тулд тэр чинь виз авах хэрэгтэй. Ажлын визээр орох хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь би зүгээр л шалгаруулалтанд орох гэж байгаа юм гээд худлаа ирчихдэг байхгүй. Тэгсэн чинь манай хүн чинь давгүй сайн жүжигчин боловч амьдрал дээр худлаа ирч чаддаг юм байна. Тэнд бүр сандраал бүр хачин юм байжсэн гинэ. За тэгэхээр ямар ч байсан шал байцаана гэд нэг өрөөндөө оруулаад байцаасан чинь манай мөн хэлдэг байхгүй. За би ингээд зураг авалтанд орох гэж байгаа юм ажил хийх гэж байгаа ингээд. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь хэлийн галийнх нь ямар киноны зураг юм гэсэн чинь X-Men-ийн кино хийх гэж байгаа. Тэгээ тэнд Wolverine-ийн дүр тоглох юм а гэсэн чинь тэр галийнх нь фэн нэсэн бол та Wolverine. Хүүшээ энийг хартаа Wolverine явж гин гэд бүр ингээд нэг Hugh Jackman чинь тэгээд ямар ч байсан ямар нэгэн шийтгэлгүй мултарч чадсан юм байна. Энд чинь галийнханд худлаа хэлнэ гэдэг чинь өндөр ялаа байна. Шоронд жорж болцсохгүй байхгүй. Ингээд ямар ч өөрийнхөө улс руу л оруулаагүй байна. Буцаад Америк руу явуулсан байна. Тэгээд тэнцэнээс ямар нэгэн байдлаар виз аваад тэгээд зураг авалт руу явсан юм шиг.
За Хью Жакман дүртэй маш сайн бэлдсэн байлаа. Гэтэл энэ комикийн талаар юу ч мэддэггүй. Тэгээ энэ нэрнээс нь өөр юм байхгүй. Wolverine л гэдэг. Ингээд зэрлэг амьтдын тэр дундаа чонны хөдөлгөөнийг маш сайн судалсан гэнэ. Тэр хөдөлгөөн харц. Тэгээд тэр чон яаж аяглаж байна гэл ан руугаа ингээд үнэртэж ойрцдог ч гэдэг юм уу те. Энэ бүгдийг судлаад ерөөсөө бүр тултлан тэр хөдөлгөөн тэр яг дөрөөж хийдэг болоод тэгэхэд зураг авалтан дээр очиад хэвээр сурсан эрдмийг гаргаж өгсөн гэнэ. Тэгсэн найруулагч харчаад чи ч одоо юу хийгээд байна гэсэн. Манай хүн хариуд нэг гэсэн маань чоннууд яг ингэдэг байхгүй юу? Яг ингэж ангаа үнэртэл ингээ харцсан яг юм энэ төр гэдэг. Тэг яг мэдж байгаа юм шиг л найруулагчтай хичээл зааж эхэлсэн гинэ. Тэгсэн чинь найруулагч нь ч одоо юу н чон яриад байгаа юм бэ гэд. Тэгсэн чинь манай хүн чинь Wolverine-ыг хагас чон гэж ойлгочих. Энд чинь нохой зээх гэдэг өөр амтан байхгүй. Wolverine гэдэг нэртэй. Судалгаагаа маш буруу хийсэн тэнд яваад байдаг. Австралид нохой зээх байхгүй юм байна л. Тэгэхээр манай хүн чинь энэ амтны талаар ямар ч мэдээлэл байхгүй. Тэгэл Wolf гэдэг хэлчгээр нь чон гэж батсан гэж байгаа. Тэр баахан чонын бичлэг димий өгсөн байх. За харин өөр дүрснүүд үзэж бас бэлтгэл хийсэн юм. Тэд нар харин стан хэрэг болсон. Майк Тайсны олон тулааныг үзэж за мөн бие хамгаалах урлагаар хичээлж байсан байна. За энэ кинон дээр манай он аюултай үзүүлбэрүүдээ өөрөө тоглохоор бас бэлдсэн байж. За бас нэг Wolverine юм сарвуутай шүү дээ тийм. Ийм сарвууг өдөр шөнөгүй гэртээ зүүж явах болсон байна. Тэгсэн чинь энийг бас сайн ашиглаж сураагүй юм шиг байна. Зураг авалтын үеэр нэг орлон тоглож байгаа ингээд сүл бичдэг. Шуурна. Тэгсэн чинь азар хөнгөн одоо гимтэл болж таарад. Тэгсэн чинь нөгөө нэг сүлбүүлсэн хүн эмхтэй хүн байхгүй. Тэг яана энийг болсон чинь нөгөө эмхтэй нарийн yes би Wolverine сүлбүүлчлээ гэж баярлж байсан. За бас тийм юм байна. За энэ Wolverine бол энэ комик ном дээр их намхан дүр юм байна. Тэгсэн чинь Hugh Jackman өндөр хүн шүү дээ тий. Тэгээд түүнийг намхан харагдуулахын тулд босож үжигчтэй өндөр ултаа гутламсуулээд тэг бас камерын үнцэг энтрийг одоо ашиглаж иж Hugh Jackman-ыг намхан харагдуулж исэн юм тохиолдол байж. За Wolverine дүр бол их болчин ширмэс болсон дүр. Гэвч манай хүн чинь туранхай хүн байгаад байдаг. Дахин хөлт очтой шүү дээ тий. Ингээд бие хөгжүүлэхээс өөр аргагүй болж өдөр шөнөгүй төмөр төрөгдөг болсон байна. За дахианы махнаас өөр зүйл идэхэ болсон. За маш их дахиа идэж байсан тул өөртөө их гимшээд байсан гэнэ. Тэгэд энэ таарлцсан цагаан холтой хүмүүсээс л уучлах байгаадсэн юм шиг. Бараг телевизээр мэдээлэл хийсэн юм байна шин. Ямар сайн. Энд чинь хүнлэг хүн гэдэг чинь юм байдаг. Тийм тийм бүр үнэхээр гоё байхгүй. Одоо баймгүй санагдчих шүү дээ. Харин тийм. За энэ цагаас хойш Hugh Jackman маань биеийг анхаадаг болоод төгс төгөл төр бие галбирыг зохицлоож эхэлсэн юм байна. За хоёлаа мэдтгэжээ танилцуулъя. За тийм. Төсөөлөөгүй түүх сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү гүзлүүк ТV дэмжиж ажиллаж байгаа. За сонсогчдод үзэгчд маань за бас одоо сонирхоод кино сонирхогчд маань бас анхаарлаа хандуулаарай. Look TV-гээс та кино үзээд багц дүүрэн бэлгийн эзэн болох боломж байна. За яг одоо та Look TV премиум багцаа идэвхжүүлээд бэлэгтэй цэцээс нь хүссэн киногоо үзээд тэгээ маш олон гайхалтай бэлгийн эзэн болох ийм урамшуул зарлагдсан байгаа. За энэ урамшуул ерөнхийдөө дуусах шат руу хандж байгаа учраас манайхан анхаарлаа хандуулаарай. За премиум багцаа та идэвхжүүлж бэлэгтэй цэцээс хамгийн их кино үзсэн хэрэглэгчэд дараах багц бэлгийн эзэн болох боломжтой. За энд одоо Samsung Galaxy ухаалаг цаг байгаа, Boost Brand-ийн wireless чихвч байгаа, Shangri-La Sport Club-д 3 сар үйлчлүүлэх ирэх байгаа. Look TV премиум багцын бас 1 сарын үнэгүй ашиглах ирэх байгаа. За энэ мэт өөр олон бас бэлгүүд таны хүлээж байгаа. Тэгэхээр та зөвхөн өөрийнхөө дуртай хоббигоороо кино үзснийхаа төлөө та уралдаанд орох бүрэн боломжтой юм шүү. За тэгвэл та хамгийн гол нь нөгөө юу цэцээс шүү, бэлэгтэй цэцээс нэтгэж үзэх юм шүү. За тэгэл Look TV-д баярлалаа. За Shangri-La-гийн 3 сарын эрхийг олж аваад 3 сарын хугацаанд Hugh Jackman шиг л болох юм шүү. Би энэ яг энэ Shangri-La-гийн энийг хэлэхдээ л ерөөсөө их тийм сэтгэл хангалуун хэлээд байгаа юм. За баярлалаа. За баярлалаа. За X-Men гэдэг кино бол супер баатруудын ертөнцид шинэ өнгө төрх авчирсан. Маш амжилттай болсон. За дээрээс нь сая фэнүүдийг араасаа дагуулсан маш гоё төсөл болсон. За үүнийгээ дагаад Hugh Jackman гэдэг нэр ч гэсэн Холливуудд гарч ирснийг зарлаж байгаа. Хүүхэд залуусын дунд ялангуяа Hugh Jackman маш том мод болсон. Ерөөсөө нэг өдрийн дотор л Холливуудын бүр хизээ язаны жүжигчин болчихдог байхгүй. Угсаал байсан юм шиг.
тухтай, өөртөө ихтэй тийм залуу гараад ирдэг. Эндээс хойш тэрээр тайзны гэхээсээ илүү дэлгэцийн бүтээлүүдэд төлхөө оролцож эхэлдэг. Дараагийн кино төсөл нь алдарт Джон Траволта, за Meg Ryan, Halle Berry энтертэй Swordfish гэдэг кино. За энэний дараагийнх нь Meg Ryan-тай Keaton Leopold гэдэг кинонд ер нь том одуутай тоглож эхэлж байгаа. 2003 онд буюу эхний X-Men-ээс 3 жилийн дараа энэ киноны 2 дугаар анги болох X-Men United гэдэг кино гардаг. За энэ 2003 онд бас Kate Beckinsale-тэй хамтраад Van Helsing гэдэг кинонд тоглолдог. Энэ кинонууд бүгдээрээ маш алдартай кинонд болдог. Van Helsing ч бараг 400 саяын ашиг орлого өндөр болдог. Бас үнэхээр гоё кино болсон. За Van Helsing дээр тохиолдсон сонирхолтой явдлууд гэвэл Hugh энэ удаа өөрөө өндөр өсгөтэй гутал өмсөх шаардлага гардаг. За хамтран ажиллаж байгаа хамтран тоглогч нь өөрөөс нь их намхан дүр байх хэвээр. Тэгсэн чинь хоёр адилхан өндөртэй хүн сонгочоод Hugh жоохон өндөр болоотох гэж шаардсан баг. Ингээд өндөр өсгөд өмсгөөсөөр харахгүй болсон. За гэтэл энэ кинон дээр Hugh дахиад л нэг орлон тоглогчийн гарыг хуулсан хэрэг гарч. Энэ хүний гар харахаараа л гимтээчээд идэг зуршилтай хүн юм бэ. Тэр нь олон хэсгийн хүн байсан юм байна л да. Тэгээд тэр нэг зодтолдог хэсэг дээрээ л тавгалцсан юм шиг. бөөм баяр. Гүг нэг хүн жоохон айсан гэдэг. Нөгөө ховлосон хүн айсан гэдэг. Киноны одтой ямар нэг юм болчлоо гэд. Ажлаас халагдчих болоо гэж жоохон юм байсан юм шиг. Гэтэ халагдаг бахуу тэр. За Van Helsing-ийн дараа манай хүнийг дараагийн Джеймс Бондор тодруулан түүнд урилга явуулдаг. Hugh харин энэ дүрээс татгалцдаг. Би Wolverine их маш алдартай дүр тоглож байгаа. За энэний дээр дахиад нэг айкон болсон дүр тоглох нь дэмий санагцсан гэж ярьдаг юм л. За түүний ч зөвхөө зөв. Уг нь бол маш алдартай маш гоё Бонд болох байсан баг. Гэтэ өөрт нь Wolverine одоо байх шүү дээ тий. За Van Helsing-ийн дараа манай Hugh маань тайзан дээр эргэж очдөг. Тэрээр Boy from the Oz гэдэг нэртэй мюзикл тоглоод Тони Аварцаас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гартаж авдаг. Тони бол тайзны Оскар шүү дээ тий. За тэрээр энэ шагналыг авахаас гадна тухайн жилийнхээ мөн эх 2 жилийн Тони Аварцын хөтлөгчөөр ажилладаг. 2003-аас 2005 он гэсэн үг юм. Тэгсэн чинь 2004 оны Тонигийн Аварцыг хөтлсөн тэр хөтлөлт нь Эмигийн шагнал гард болох ёслоос бас шагнал авах. Үндс нь болчих. За үнэхээр ямиг төгс хийд юм байна аавынхаа хэлснээр. Тийм. Тэгээд бас тайзан дээрээ Hugh бол бурхан байгаа. Яг. Тийм. Дэлгэцийн дүрээр шагнал байхгүй байгаа бас тийм. Тайзны хараас бүгдийг төгж байгаа байхгүй. За Hugh Jackman тайзан дээр байхдаа л өөрийгөө жинхэнэ жүжигчин гэдгээ мэдэрч гэртээ байгаа юм шиг санагддаг гэдэг. Тони Аварц хөтлсөн түүний хувьд Divage Metal санагдсан. За 2005 онд харин түүний амьдралд маш чухал нэг үйл явдал болно. Hugh Jackman, Deborah хоёр дахь хүүхдээ өргөж авч байгаа. За өргөж авсан гэж байгаа зү тийм. Тэд хүүхэдтэй болох гэж байж болох бүх эмчилгээг, бүх аргыг хэрэгжилж үтсэн баг. Даан чарамсалтай жирэмсэн болж чадахгүйсэн. Тэгэд эмчилгээ хийлгэж арай гэж нэг жирэмсэн болсон ч гэсэн урган гидсэндээ эндээд энэ үйл явдал хит давтагддаг. Ерөөсөө хүүхэд тогтож өгөөгүй. Гэхдээ эцэг их байхын тулд заавал хүүхэд төрүүлэх албагүй. За үнэхээр л хүүхэд хайрламаар байгаа бол өргөж авах гэдэг үнэхээр сайхан шийдэл бас биш шүү дээ, тийм. За хосууд ч гэсэн X-Men эхний анги нээлттэй хийсний дараа эхний хүүгээ өргөж авдаг. За хүн босс нь гаралтай. За харин 2005 онд өргөж авсан энэ охин нь Mix гаралтай юм байна. За энэ охин их адтай хүүхэд гинэ. Багасаа л их бие даасан байж 6 сартаагаас л хоол халбагдж өгөхөөр идэхгүй уурлаад өөрөө халбаг өрөөд итгээд үдсээд идэв гэсэн гинэ. Тэг тийм үү? 6 сартаа шүү. Ер нь нөгөө нэг огтод тийм байдаг гэдэг. Эрэгтэй хүүхдийн нөгөө чадварлаг болдог үеүдээс охин хүүхдээ хамаагүй наа 6 сартаа байж болно бүр. Тийм үү тийм. Би энийг бүр хараад гайхлаа. 6 сартаагаас ингэдэг. Тэгээ том болоод ер нь их тийм цэвэрч гэдэг юм уу? Өөдөө хийх адилхан болсон юм шиг. Онгорхой шкаф байвал очиж хаадаг. Доор хувц цөглөрцөн байвал очиж хурааж мураадаг. Ийм хөвгт болсон гэж. Ямар хөөрх юм бэ хоёр нь бүр. За Hugh Jackman болон түүний эхнэр хоёрын харилцаа улам бүр хүчтэй болж тэдний гэр бүл аз жаргалаар дүүрэн болж байгаа. Энэ бүсгүй бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл гэж хэлдэг шүү дээ тэр.
За ингээд Hugh Jackman ирч хүчээр дүүрэн тоо болсон бололтой. 2006 онд түүний тоглосон 6 кино төсөл нээлттэй хийдэг. Галзуурсан жил болж байгаа. The Prestige, The Fountain, Scoop зэрэг кинонуудаас гадна Flashed Away болон Happy Feet гэдэг зэрэг анимашнд дуу оруулдаг. За мөн X-Men-ийн дараагийн анги болох 3 дугаар анги X-Men Last Stand нээлттэй. За нэрт найруулагч Кристофер Ноланы шилдэг бүтээлүүдийн нэг The Prestige кинонд дүр бүтээж байгаа. Хью анх зохиолыг олж уншичаад Ноланд өөрөө санал тавьсан юм байна. Би аль нэг дүртэн тоглох боломжтой шүү гэд. Тэгсэн Нолан ч гэсэн манай хүнийг яг тохирсон дүртэл нь аваач тавьдаг. Хэдий илбчэнтэй кино мэт боловч хүний хүсэл хясал, харуулсал, харамсал бүгдийг харуулсан үнэхээр мундаг кино. За мундаг найруулагчаас гадна мундаг хамтрагчдтай хамтар тоглолдог. Түүний хажууд Christian Bale, Michael Caine хаач. Хаяа бүр олон нэр ингээд бодохоор марччихад шүү дээ. За Scarlett Johansson нар бас байгаа. Киноч гэсэн маш амжилттай болдог. За харин 2008 онд магад түүний тоглосон хамгийн бахархалт кино болох Australia гэдэг кино, Австрали гэдэг кино нэрлэлтэй юм. Өөрийнх нь төрсөн нутгийн тухай үнэхээр гайхалтай кино хийгдсэнд манай хүн бүр тоглож байгаадаа баярлаад баршгүй байсан гэнэ. Анх уг нь түүний дүрд Russell Crowe-ыг мөн л харж ирсэн юм байна. Гэхдээ Hugh дахиад түүнээс дүрийг нь авч байгаа. Энэ кино Австрали улсын минь түүх соёл, уламжлал, мөн байгалийн үзэсгэлэнgoог нь маш сайхан гаргаж өгсөн. Үнэхээр мундаг кино учраас би тоглож байгаадаа маш их баяртай байсан гэдэг. Би үхэхдээ энэ кинонд тоглосон юм шүү гэдгээрээ бахархаж үхнэ гэж тэрээр бас дурсдаг юм байл. Үнэхээр гоё кино тий. Яг энэ кинон дээр бас дүр төрхийн хувьд ч тэр насны хувьд яг нэг хэрэг хүний хамгийн гоё насн дээр байгаа юм шиг байдаг байх нөхаа. Яг тийм. Mature тий. Ингээд. За Jackman кинон тоглохоос гадна тайзны бүтээлээс ч хүндэрсэнгүй. Хамгийн дуртай ажиллаа мэдээж юу гэж орхив тий. За ингээд тэдний дотор 2009 оны Оскарын наадмын хөтлөгчөөр ажилласан бас багтана. Тайзны бүтээл гэвэл. 2009 онд X-Men Origins Wolverine гэдэг кино нээлттэй байна. За X-Men ертөнцөөс анх удаага өөрийн хувийн тусдаа кино хийж байгаа тохиолдол нь энэ. Харин Wolverine-ийг бүтээж байгаа 4 дахь тохиолдол нь энэ болж байгаа. Харин 5 дахь удаага 2011 онд X-Men First Class гэдэг кинонд жижигхэн ороод гарна. За энэ жил тэрээр маш гоё нэг юм эхлүүлнэ. Сан Францискод өөрийн бие даасан тоглолтыг анх удаа хийдэг. Энэ түүний хувьд цоошин юм үйл явдал болж байгаа. Өөрийн дуртай мюзикл болон кинонуудын дуунууд зам хөгжмийн үзүүлбэрүүдийг багтаасан ийм тоглолтыг хийдэг байхгүй. Үнэхээр гоё юм үйл явдал болдог, тоглолт болдог юм шиг байна. Ингээл тэнцэн бүр ингээ Wolverine хүртэл явж идэг байхгүй. Өөрөө тэр юм уугаа сэрэмэр юм юм. Саргуу маруугаа бэрцсэн. Тийм. Үстэй бүр амар гоё юм болоод тах шиг байна. Нэг үцчмээр санагдаад байгаа. Өөртөө бүр тайз дүүрэн биш. Заал дүүрэн үцэж идэг байхгүй. Тийм байна. Өөрийнхөө чадах мэдхэд бүх хийж идэл тэнд гаргах тийм байна. Яг үнэ. Тэр мэдээж найруулга нь маш гоё байгаа хэл та. Яг тэрийг л бүр үзэх хүсэж байна. За одоо хүртлийн тоглолтоо бол хийж байгаа. Заримдаа кинон тоглохгүй алга болчдөг. Энэ тоглолтоо хийгээд алга болчдөг юм байлээ л дээ. Эсвэл тайзан дээр заягдсан үе юм байна. За 2011 онд X-Men-аас гадна Real Steel гэдэг нэртэй роботтой маш тийм хөөрхөн кино бас нээлттэй хийдэг. За энэ киноны 20 дугаар анги гарна гэсэн шоу яваал байгаа. Тэгээ 15 жил шоу мөн явж байна. Хийхдэггүй шийдчихсэн. Тийм айгүй хөөрхөн кино. За 2020 онд 12 онд бас нэг онцгой жил болдог. Тэрээр анх удаага Оскарт шилдэг эрэгтэй дүрээр нэр дэвшиж чаддаг юм. Энэ кино бол мэдээж La Miserable гэдэг кино байгаа. Мюзикл байхгүй юу? За тайзны мюзиклыг дэлгэцэнд буулгасан энэ маш мундаг бүтээлт Jean Valjean гэдэг нэртэй хүний дүрийг бүтээдэг. Энэ киногоор тусдаа дугаар хийх. Тийм учраас нэг олон юм ярихгүй. Ямар ч гэсэн дэлгэцийн маш мундаг бүтээл болсон. Тусдаа бүр дугаар хийх юм уу? Юу штэ. Эртний жоохон Францын үйл явдлыг түүгээр хийсэн. Мюзикл. Энэ кинод манай өөрийн найз Anne Hathaway-г урьж тоглуулад за Anne харин энэ дүрээрээ өөрийн цорын ганц Оскар болох шилдэг туслах дүрээ энэ киногоор авдаг. За тэгэхээр Anne бас тусалцсан байна тийм. За түүний ажил амьдрал үнэхээр амжилттай сайхан явж байтал 2013 онд түүний хамар дээр нэг сонин толгонууд гарч ирсэн гэнэ. Эмчид үзүүлтэл арсны хорт автар. Гэхдээ ер нь яг нэг төрлүүд байх шиг байна. Эднээс хамгийн аюул багтай юм байлээ л дээ.
Гэтэл хавдар бол хавдар шүү дээ, тий. За ингээд яг хамар дээр нь болохоор тэрийг аваад имжлэхэд их амархан байсан бол л та. Ер нь аваалаа л байсан юм байна. Нийт 5 удаа мессежлбарт орсон гэдэг. Хэрв анзаарвал хүү зарим нэг бичлэгэн дээрээ амар дээрээ тийм наалттай яваад байгаа. Тэгээ зарим киноны нээлтэн дээрээ ч гэсэн тэр наалттайгаа очдөг байхгүй. За ингээд ер нь наранд удаан байж болохгүй. 3 сар тутам эмчтэр очиж үзүүлэх ёстой, хяналтанд байх ёстой гэх мэтчлэн гам барих ёстой гэх мэтчлэн ер нь юм эмчийн хяналтанд орчиж байгаа. Манай хүн ч багада 70 хэрэг зугаалдаг байсан. Тэгээд тэрнээс л болсон болов уу гэж боддөг юм л. Sunscreen нарны тосын тэр төрөхгүй. Тэгээд удаан явах их аюултай гэдэг юм. Их аюултай гэдэг юм билээ шүү. Тэгэхээр одоо маш муухалтаад ингээд яг ингээл хэдий зөвхөн ингээм хамрын энд боловч байн шархлаад байн тэр нүүсэл ахуулаад. Тийм баг. Тийм байн зургийг харахад. За ингээд 10 жил дэмжлэгээ хийлгэсний үр дүнд 2023 онд өөрийгөө бүрэн итгэсэн гэдгийг тэрээр зарладаг. За ямар ч гэсэн хавдрыг бол ялч чадлаа. 13 онд автортай гэдгийг мэдсэн шүү дээ. Энэ жил Prisoners гэдэг нэртэй маш аимшигтай кино гардаг. Джейк Джилленхалтай хамтарсан сэтгэл зүйн драм энэ төрлийн киног үзэх юм бол маш хүнд. Ер нь сэтгэл хөдлөлттэй хүмүүсээ л үзээд димий гэж би зөвлөмөр байна. Гэхдээ урлагийн хувьд бол үнэхээр удаг мандаг бүтээлтэй. Гэтэл хэцүү. Энэ кинонд Хью Жакман гэнэ өөрийгөө юу хийж чаддгийг харуулсан гэж би боддог юм. За энэ жил бас Wolverine гэдэг кино нээлттэй хийгээд энэ дүрдээ дахиад нэг удаа тоглож байгаа. За харин дараа жил мөн л X-Men Days of Future Past гэдэг кинон дээр энэ домогтойроо дахиж бүтээгээд 7 дахь удаага гарч ирж байгаа. Харин 8 дахь нь X-Men Apocalypse байсан бол харин 2017 онд Wolverine маань Logan гэдэг кинон дээр сүүлчийн удаа гарч ирдэг. За Logan гэж энэ кино бол супер баатартай кинонд шинэ төвшин тогтоож өгсөн. Супер баатрын гэхээсээ илүү хүний сэтгэл рүү орж чадсан маш мундаг бүтээл болж байгаа. Энэ кинонд домогт Patrick Stewart, Professor X-ийн дүрээ мөн сүүлийн удаа бүтээж гин гэж мэдэгддэг. За Wolverine гэдэг энэ дүр бол Hugh Jackman гэдэг жүжигчтэй салшгүй холбоотой. Ер нь Hugh энэ дүрдэл тоглох гэж төрсөн мэт л байдаг. Түүний Logan-ы тоглолт супер баатрын кинонууд дундаас хамгийн чадварлаг жүжиглэлтэй шалгардаг. За Hugh хамгийн удаан хугацаанд нэг супер баатрын дүр бүтээсэн гэдгээрээ Гиннесийн амжилт тогтоодог. 17 жил. Ингээд Logan-ы дараа Hugh Jackman энэ дүр дахиж тоглохгүй гэдгээ мэдэгддэг юм. За энэ эрм үеийн дууссан ч гэсэн харин тэрээр түүний The Greatest Showman-ийн үе эхэлж байгаа. Одоо жинхэнэ өөрийнхөө хүссэн тэр дүрээ бүтээж эхэлнэ. 2017 онд гарсан Phineas Barnum гэдэг нэртэй хүний намтраар хийсэн The Greatest Showman гэдэг энэ кино жинхэнэ Hugh Jackman-ыг анх удаа дэлгэцэн дээр харуулж өгдөг. Hugh Jackman яг л энэ кинонд гарч байгаа дүр шигээ хүн гэдгийг дэлхийн анх удаа харж байгаа. Түүний тоглолт, хичээл зүтгэл цаанаа л өөр байсан. Энэ кинон дээр Hugh Jackman бүр 100% өөрийгөө заруулна. Тэр бүр гэрэлтэж байсан гэж хэлж болно. Хамгийн их хүсэн хүлээсэн киноны нэг гинэ. 2009 оноос хойш хийх гэж үзсээр байгаа. Тэгээд 2017 онд л нээлттэй хийж байгаа юм. Хэдий энэ кино ямар нэгэн шагнал аваагүй ч гэсэн үзэгчдийн хувьд жинхэнэ ялагч нь байсан гэж хэлж болно. Киноны утга санаа, хөгжим, бүжгийн дэглэлт, дуу гэд бүх зүйл нь төгс. Анх энэ киног үзээд жинхэнэ мюзикл ийм байдгийм байна гэж би мэдэрч байлаа. За тэр Never Enough гэдэг дууг сонсоод бүр хамаг би арцаагаад бүр өөлөх шахаж байлаа шүү дээ. Бүр үнэхээр мундаг. Ядж байгаа тэр жүжигч нь яг өөрөө дуулж байгаа юм шиг бүр төгс гаргадаг байхгүй тэрийг. Тэр одоо ч бүр сонсогдож байна тэр. Тэгээ одоо энэ жүжигчний тэр тайзны яраас хараад байж байгаа тэр нүдний харц бүр хүний нуруу цооллоо тэгээ бүр гайхалтай. За та мюзикл дуртай дургүй байх ч намаагүй. Энэ бол урлагийн бүтээл юм шүү. Урлагийн гоо сайхныг мэдэрмээр байвал энэ киног заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. За кинонд дэр бас нэг эвгүй зүйл нь зураг авалтын үед Hugh хагалгааныхаа дээгд орчоод байж л та. Тэгээд өөрөө дуулах хэвээр гэтэл дуулсан чинь цусаалтцсан юм. Тэгсэн чинь энэ за чи ямар ч байсан дуулж болохгүй. Дуулах юм бол цусаалтай шүү гэсэн чинь ямар ч зөвшөөрсөн байна. Гэхдээ киноны сүүлийн дууг өөрөө дуулах хэвээр. Бүр өөрөө дуулна гэж дуулж байсан чинь яг тэг дунд нь явж байсан чинь бас цусаалтаад буу юм болт ингэсэн. Гэтэ би энэ киногоор дахиад юу нэвтрүүлэг хийх юм. Дахиад одоо ингэ болчих юм. Тийм болчих тий.
Нүүрний булчингууд хөдөлгөөрөл задарчаад байсан юм Тийм. Оо ямар хэцүү. Гэтэ бүр зөндөө олон сонирхолтой юм байгаа. Харин тийм байна. Одоо ингээл түрүүний нөгөө тэр охин налга болоод байж байгаа нэг аавын сэтгэл зүйтэй амар хэцүү кино гэдэг чинь тий. Тэр кино миноны тэр тоглолтууд амар гоё бүр. Тий. За Хью Жекман маань маш мундаг тайзны уран бүтээлчээс гадна дэлхийн хэмжээний дэлгэцийн од. За аль алийг нь хослуулж авч явна гэдэг бол маш их хөдөлмөр шаардсан ажил. Гэтэ Хью Жекман энийг амархан харагдуулж чадчих. Гэтэл их л ядарч байгаа бах та. Харин сүүлийн үед цаадах чинь дэлгэцийн бүтээл гэхээсээ илүү телевизийн хэд хэдэн цовралт дүр бүтээгээд амжсан. Гэтэл 2023 онд нэгэн цочир мэдээ кино сонирхчдыг цочроодог. Дэдпул киноны 3 дугаар анги хийхдээ болоод киноны гол дүрийн жүжигчин Райан Рейнольдс нэгэн сонирхолтой бичлэгийг цахим орчинд цацдаг юм. Тэрээр буудан дээр суудсан. Ингэж хэлдэг. Дэдпулийн 3 дугаар анги хийгдэж байна. Би энэ кинонд бүх сэтгэл зүрхээ зориулаад бүх яваасаа гарахыг зорж байна. Өөрийнхөө сүнсийг хайн олон хоногийн турш бэлтлээ. Гэтэл юу ч орж ирдэг вэ? Гэтэлтэл ард нь Хью Жекман явчихдаг байхгүй. Тэгсэн чинь Райан Рейнольдс асуудаг юм. Хью чи Wolverine-ийн дүрийг дахиад нэг удаа бүтээчихгүй биз? Гэхдээ Хью Жекман дийлгүй яах вэ гэж хариулдаг. Ингээд 2024 онд Deadpool and Wolverine гэдэг кино гарч маш хөгжилтэй, маш гоё кино гараад Хью Жекман маань дахин нэг удаа Wolverine дүрээр фэнүүдээ баярлуулдаг юм. За цаашлаа ингээд байна л та. Гэхдээ нэвтрүүлгийн хугацаа дуусчлаа. Цаашаа хэлэхэд эхнэрээсээ харамсалтай 2025 онд хоёр тишээ болсон. Тийм үү. Тэр их харамсалтай үйл явдал болсон байна. Тэгээд одоо Avengers-ийн дараагийн анги дээр гарч ирэхгүй гэж бас буу яриануд болоод байна. Гэтэ ямар ч сан заадах чинь одоо кинонд бол тоглосон хിവэрээ байна. Би хаан чивэрээ байлээ. Тэгээд хөгшөрч өгдөг л юм да. Маш гоё формтой юм а тий. Тэгэл яг л нөгөө манай лаглаг мандах Холливуудын жүжигчдийн жишгээр бас л нөгөө сайн үйлс буйны ажил хүүхдүүдийн тэр боловсрал юм хуманд айгүйх. Бүр маш ханд өгдөг. Тийм би бүр тэрийг оруулах гээд амжсангүй. Харин тийм байна. Ер нь их юм байна. Тэр нөгөө ундны усны тэр чиглэлд бас айгүй ханд өгд юм байна. Гоё юм аа. Тий. Тэгээ цаадах чинь нэг юу лээ? Цаадах чи юу яадаг юм? Laughing Man гэдэг нэртэй кофений газартай. Тийм байлээ. Тэр чинь ингээ бүр ингээ ханд өг юм ба штэ тэр чинь. Тийм. Тэндээс олсон орлогыг бүгдийг ханд руу явуулдаг. Тэр чинь Этиопиас ирдэг кофе байхгүй. Бүр тэр Этиопид нэг хамтрагчтай. Анх өөр тэнцэн очиж үзээд кофег нь уугаад ямар гой кофе вэ? Энийг чинь би юм хийнгээд тэгээд тэр ханд үе аюул ажиллагаа явуулдаг баг. Тийм нөгөө аав нь боловсрал чухал гэж хэлдэг байсан юм чи бас хүүхдүүдийн боловсрал бүр ядууралтай тэмцэх тийм байдалд маш их яадаг байна. Гоё юм аа. Гэхдээ нэрэл кинонууд нь юм гоё болохоор дуусахгүй юм байна. За хоёрын амьдралаас нь сонсож байгаа. Одоо өстө мэдхгүй юмаа сонсоход бол гайхалтай юм аа. Тэгэл хүмүүжил хүний төр тууштай байдал ямар гоё юм. Бахармаар баярлаа. Чи кино болгоны задлах байхаа да дараа нь. За маш их баярлалаа. За баярлалаа. За үзэг сонсогчдод шинжлэх ухаан тань мэдхүү од өндөр сууг кино төвх нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сууг, НТV телевиз од өндөр радио 83.3 107 хост дэлгэнээр хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүү гүз Innovation Look TV за мөн ханиадны шинж тэмдгийг дарах Traflow дэмжиж ажиллаа. Нэвтрүүлгийг бэлтгүүлсэн энх хоттой баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.